За тэгвэл энэ сарын 20-нд авилгатай тэмцэх газар ирсэн иргэний гомдлын дагуу туулын хурдны замын асуудалтай холбоотойгоор хэрэг бүртгэлийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. За мөн авилгатай тэмцэх газраас Галийн ерөнхий газрын харьяа замын үүддэх Галийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн 3 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. За тэдний эрүүгийн хууль заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглах, за нийтийн албан тушаалтаа ахуулах тэмдэгт бол холбогдуулан шалгаж байна. За эрүүгээр хэн шийдвэрлэх тухай хууль заасан үндэслэл журмын хүрээнд замын үүддэх Галийн газрын нийтдээ 40 гаруй Галийн улсын байцаагч болон Галийн бүрдүүлэлт хийдэг 10 гаруй аж ахуйн нэгж хувь хүнийг бол хамруулан мөрдөн шалгах нэгжлийн ажиллагааг бол зохион байгуулад ажиллаж байна. За өнөөдрийн байдлаар бол 4 этгээд бол саатуулан шалгаж байна. За үүнээс 3 этгээдийг бол ялгчаар татсан байна. Ингэхдээ за ахуул өгсөн, ахуул авсан гэх гэмтэрэгт холбогдсон байна.